Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Diamond Mind Academy 2 дахь жилдээ Open Mind 2023 бүтэн жилийн цогц хөтөлбөрөөр зарласан. Энэхүү хөтөлбөрийн маань нээлт яг одоо болж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн маань энэ удаагийн онцлог нь юу байгаа вэ гэхээр хүүхдүүд маань 12 төрлийн soft skill, за мөн өсвөрийн бизнес эрхлэгч, сургагч, багш, бэлтгэгч гэдэг 3 хөтөлбөрөө бүтэн хувь хүний хөгжил дээр цогцоор нь анхаарах онцгой боломжийг бид нар олгож байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө хөтөлбөрийг нээлттэй онцгой зүйлүүдийг хэдүүлээ хамтдаа харцгаая. Хувийн сургуульд явах уу, улсын сургуульд явах уу гэдэг шийдвэрийг сонгох хэрэгтэй бас. Тэр улсын сургууль нь юугаар өөрийн, хувийн сургууль нь юугаар өөрийн. Тэгвэл хувийн сургуульд явуулж тэр ур чадвар, зүйл ур чадруудыг эзэмшүүлэхийн оронд хацсан бүгээ биш би үе тэнгийнхэн маш олон хүүхдүүдийг хөгжүүлээ гэдэг санаанаас манай академи бий болсон гэж хэлж байна. Манай яг клубын үйл ажиллагаа бол 7 хоногтаа эсвэл сартаа нэг удаа заавал өнгөө ивентүүд явдаг, сайн дурын ажлуудыг байнгын тогтмол зохион байгуулдаг. Open Mind бүтэн жилийн тэтгэлэг төлбөрийн нээлт амжилттай зохион байгуулагдлаа. Манлайлагч хүүхдэд зориулсан хөтөлбөрт хамрагдсанаар таны хүүхэд нийт 12 ур чадварыг эзэмшин төгсөх юм. Энэхүү сургалтын давуу тал нь таны хүүхдийг зөв боловсон зэгцтэй болгохоос гадна зөөлөн аргаар сурган нийгэмдээ идэвхтэй хамт олонтой чадварлаг хүүхэд болгоход бид туслах болно. Боловсролын нэр асар ялгаатай байдал байгаа юм байна шүү дээ. Ээж нар бид нар хүүхдийнхээ боловсрол, аав нар бид нар их маш их үүрэгтэй юм. Гэтэл би яагаад энэ тухай бодоогүй юм бэ? Би ингээд судлаад яг хувийн сургууль, улсын сургууль гэдэг юм уу, бэлгийн боловсрол хаашаа яваад байна вэ? Яг ирээдүйд ямар ур чадвар чухал юм бэ гэж судалсан. Эхлээд хүүхдээ сайн сургуульд оруулах гэдэг шийдвэр гаргаад судлаа явж байхдаа зөвхөн өөрийнхөө хүүхдийг биш, мянган хүүхдийг гэрэлтүүл яа. Ээж аав бид нар бол бүгдээ хүүхдээ хөгжүүлэх гэдэг зорилготой юм байна. Гэхдээ хаанаас эхлэх юм мэддэггүй юм байна. Магадгүй нөгөө академик боловсролоо номер 1 яваад идэх хажуугаар нь энэ soft skill-ийн буюу зүйлийн ур чадвар илүү чухал юм байна шүү дээ гэдгийг болж мэдээ. Diamond Academy байгуулах санааг бол 2015 онд гаргаад захин судлаад 2020 он хүртэл 5 жилийн хугацаанд хийж байгаа 3 цогноо гаргаад 3 сартаа дайраад орж ирсэн. Би Монголын мемэн хүүхдийг гэрэлтүүлнэ гэдэг яг энэ хичээр ингээ 3 жилийн хугацаанд зөв төгсөө гаргаад бас сургууль хөгжүүлсээр ингээ явж байна. За сайн байцгаана уу? Намайг мөнгөчин гэдэг. За өнөөдөр хөтөлсөн гэсэн өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой бүсгүүлийн нөхцөлтэй хөгжүүлсээр зориулж болохгүй юм гэж орчлон хаана гэсэн чиглэлийг уншиж хэлэх хаалээ. Болохгүй юм гэж орчлон хаа. Бурхан туулж арслан эдийн болцоо нөхрөн зовлон дунхад боловч сууж хамт гэж атсан Хамтарч явахдаа нэг шүлэг би одоо 14 настай 17 сургууль сурдаг. Тэгээд Diamond-ийн 1 2 3 сургууль сургууль сууж багш. Хамрагдсан. Би одоо сайн дурын багш. Би өдрийн ямар сар гэдэг би 11 дугаар сурдаг. Би Diamond нэг course мөн өсвөрийн бизнес мөн ярих ур чадвар гэдэг хэлсэн. Надад бол энэ хөтөлбөрийн хүрээлэл олон тоглохын ерөнхийд бол аюул таалагдсан. Аюул олон сургуулиас аюул олон шинэ найзуудтай болсон хүрээлэл маань аюул хэлсэн тэр хэмжээгээр бас мэдлэгтэй болж чадсан. Сургуульд сууж үзээгүй тийм анх удаа юм бүгний өглөө сургуульд ингээд суухад багсар амар ааштай мааштай гэж бодсон чинь ороод ирж амар гоо найзууд чигээс тэр нэг таалагдчихсан. Миний хувьд бол баг бүх зүйлийг таалагдсан. Надад хамгийн одоо онцлж хэлэх ёстой нь бол яхаар биеэр хэлэх ур чадвар. Энэ дээр одоо юу хүн одоо яаж ингэж одоо ярих вэ? Одоо энэ олонний үг гарахтаа ямар шиг байх вэ? Биеийг одоо хэрхэн одоо авч явах гэсэн юм хамгийн их таалагдсан. Энэхүү арга хэмжээний нээлтээр олон эцэг эхчүүд хүүхдүүд хамрагдаж чанартай боловсролын талаар олон зүйлийг мэдэж авсан үр өгөөжтэй өдөрлөг болж өнгөрлөө. Хэрвээ та хүүхдийн боловсролд анхааран ханддаг бол яг танд хэрэгтэй зүйлсийг Diamond Mind Academy маань олгож байна. За баярлалаа. За өнөөдрийн Open Mind 2023 арга хэмжээнд би ирсэндээ бол маш их бахархалтай. Надаа маш их хэрэгэлцээтэй төрөлтөө асуудал байсан. Би тэр асуудлаа шийдэж гарч байна. Анх бол би Diamond Mind-ийг онлайнаар үүсгэн байгуулагч шиг болон Америк төлөвлөлт өгч байгаа нарын ярилцлагыг бол онлайнаар орж үзээ авчихсан. Тэгээд нэгэн судалсан өнөөдөр бол би нийлхий үйл ажиллагаанд ирлээ.
энэ хүү Diamond Mind бол үнэхээр хүүхдийн хүмүүжил хүүхдийг хөгжүүлэх ирээдүйд Монголын боловсрол чанартай боловсон ирээдүйг манлайлагч маш олон талын чадварыг хөгжүүлэх тийм хүүхдүүдийг бэлтгэдэг ирээдүй рүү чиглэсэн төв гэдгийг болол би ойлголоо. За сайн бацгаана уу, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Diamond Mind-ийн сэтгэл зүйч, за чиглүүлэгч багш ихчэн байна. За өнөөдөр болохоор Innovation Hub гэсэн дээр болохоор жилийн хөтөлбөрийнхаа бид нээлттэй хийж байна. За тэгээд жилийн хөтөлбөртөө бид нэр 2 дахь жилийн үйл ажиллагаагаа явуулаад хүүхдүүдэд ингэж авч байна. Тэгээд хүрэлцэж ирсэн бүх одоо эцэгчүүд, шинэ сурвалжлагчтай одоо хүлээж авсандаа маш их таатай байна. Тэгээд жилийн хугацаанд хүүхдүүд маань хүүгийн хөгжил буюу зөвлөл ур чадвар суралцахаас гадна тийм харилцааны чадвар за тэгээд давхар одоо сэтгэл хөдлөлөө таньж мэдэх өөрийгөө илэрхийлэх юм чадваруудад суралцдаг маш их үр дүнтэй сургалт байгаа. Тэгээд манай академи бас сонгон суралцаад тийм ирсэн суралцж байгаа бүх хүүхдүүдтэй бас дэмжлэг үзүүлж байгаа эцэгчүүд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо хүүхдээ сайн хүн болгоё яах вэ гэдэг ингээ бүгд боддог. Гэсэн мөртлөө хүүхдээ яг чанартай цаг гаргах тал дээр магадгүй зөв одоо сургалтын төлөвлөгөө гаргах яг академик боловсролтод л анхаарал хахад илүү soft skill-ийн хувийн хөгжлийг нь дутуу орхиулах юм хандлага болоод байгаа даа. Тэгэхээр ээж аав нар маань зайлшгүй одоо хувийн хөгжлийг нь анхаарч ирээдүйд яг амжилттай таны дээр хүсэж байгаа зорилготой хүрсэн тийм хүүхд болох юм байна гэдэг бол зүйл маш чухал байгаа шүү. За сайн байцгаана уу, танаас энэ өдрийн мэндийг хүргэе. За Diamond Mind Academy сурагч Янжин цаан байна. За өнөөдөр шинэ анги огтж явлаа. Маш гоё тоглох хөгжил. Тэгээ нэг өдөр өгөөж байгаа маш баяртай. Ингээд цаашаа маш олон гоё өдрүүд үргэлжлэх болно гэж найдаж байна. Мэдээж Diamond Mind амгаа зөртөгөө яг доторх Diamond-ийн бид нар одоо нийгэмд гэрэлтүүлэх зорилго хамгийн гол зорилгыг хийж явдаг байгаа. Тэгээд хүүхдүүд болон өөрсдийнхөө бүх зүйлийг одоо бид нэр төгсгөх хандлагатай. Гэхдээ нэг дотор байгаа нэг Diamond-аа гэрэлтүүлээсэ гэдэг үднээс энэ хөл сургалтаа бид нэр жил албан зохион байгуулж байгаамаа. Тэгээд манай сургалт нь та бүхэн манаас нээлттэй эцэг хүчит маань гэсэн энэ талаар маш мэдээлэлүүдийг Diamond Mind Academy хуудасаар аваад таа гэж хүсэж байна. За тэгээд баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол 77112615 Diamond Mind Academy гэсэн Facebook-ээс мэдээлэл авах бүрэн боломжтой.